Орхон аймгийн өсчин гоо засалчдын холбооны 2024 оны онцлог амжилтууд. 2024 оны 4-р сарын 25-ны өдөр Орхон аймагт зохион байгуулагдсан төвийн болон хангай мөсийн өсчин гоо засалч хумс дизайн урлалын авраг шалруулах тэмцээнд оролцож шилдэг аймгаар тодорлоо. Тус тэмцээнд нийт 13 төрөлд амжилттай оролцож 8 алт, 6 мөнгө, 5 хүрэл медалийн эзэд боллоо. Мөн шилдэг эрэгтэй ус засалт Гран При, шилдэг эмэгтэй ус засалт Гран При, шилдэг хумс засал Гран При, шилдэг сормус Гран При, шилдэг мейкап Гран При шагнал тус хүртсэн байна. Beauty Art олон улсын уралдаанд Sokos Beauty салоны артист Солонгох, Eyelashes бүтээл төрөл тэргүүн байр Алтан цом, Naya Beauty салоны артист Урт насан Eyelashes бүтээл төрөлд мөнгөн медаль, сормусны хийм төрөлд хүрэл медаль. Тус салоны артист Зол Заяа Nail Art бүтээл төрөлд алтан медаль, салон маникюр төрөлд мөнгөн медаль. Заяас Nail салоны хумс урлаач Мөнх Заяа Acrylic French Sculpture төрөлд мөнгөн медаль. Happy Bee салоны артист Баяр Жаргал 3D сормусын төрөлд мөнгөн медаль хүртэж амжилтуудыг үзүүлсэн бол 2024 оны 10 сард Монгол улсад зохион байгуулагдсан олон улсын гоо сайхны тэмцээнд MBEAU Эрдэнэ тогтоос Happy Bee салоны сормус артист Баяр Жаргал сормус урлалын мастер ангилалд оролцож классик төрөлд мөнгөн медаль, 3D төрөлд хүрэл медаль, 6D төрөлд мөнгөн медаль. Never Before салоны сормус артист Солонгох сормус урлалын анхны төвшөнд оролцож 2D төрөлд алтан медаль, Face Chart төрөлд мөнгөн медаль хүртлээ. Үүд найрамдах Солонгос улсын дээгүүр хотноо World K-Beauty Festival 2024 олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Эрдэнэ тогтоос Naya Beauty салон хумс засалж Зол Заяа оролцож Nail Art төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. Камбож улсын Пном Пен хотноо зохион байгуулагдсан 2024 оны Аз нумхан далайн орнуудын олон улсын 28 дахь удаагийн үс засалт гоо сайхан нүүр будалтын олон улсын олимпиад Эрдэнэ тогтоос Эластин салоны хумс засалж Мөнх Заяа амжилттай оролцсон байна. Mongolian National Barber Competition 2024 оны 11 сард Монголын барбер холбоо, Монголын барбершоп клубээс зохион байгуулсан Mongolian Old School Barber Battle 2024 уралдаанд Эрдэнэ хотын мэргэн барбершопын барбер мэгмар сүрэн овогтой Мөнх Баяр, Bird барбершопын барбер Мандах овогтой Эрдэнэ далаанаар амжилттай оролцлоо. Мөн Mongolian Barber хамтдаа хөгжсгөө холбооноос зохион байгуулсан Rookie Battle төрөлд Тагийн нуур салоны барбер Мөнх Баярын мөнх эрдэн мөнгөн медаль хүртлээ. 2024 оны 8 сард Brilliant World Cup Beauty World Championship Japan Чамин салон хумс засалж банзрагчийн бүрэн дэлгэр Nature Red Nails Polish Manicure алтан медаль, Red Stiletto алтан медаль. Brilliant World Cup Poland Чамин салон хумс засалчид банзрагчийн бүрэн дэлгэр Мөнх чулууны алтан заяа Баярагийн Цэцэг баяр нар алтан медаль 2, мөнгөн медаль 1, хүрэл медаль 2, тусгай байр 2 багаар амжилттай оролцлоо. Asian Beauty and Hairdressing Skills Exchange Competition тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Орхон аймгаас Содон гоё салоны гоо сайханч Янжин Эрдэнэ маань амжилттай оролцож Stage Makeup төрөлд 4-р байр чалгарч тусгай байрын алтан медаль хүртлээ. 2024 оны 10 сард 78 жилийн түүхтэй дэлхийн гоо сайхны олимп болох OMC Hair World дэлхийн авраг шалруулах тэмцээнд анх удаа Монгол улсаа төлөөлсөн шигшээ богийн бүрэлдэхүүнд Орхон аймгийн хатан гоо салооны өсчин отгон туяа оролцож эмэгтэй усны төрөлд багаар тусгай байр эзэллээ. 2024 оны 11 сард Алтан гар Монголын өсчин гоо засалчдын мэргэжлийн холбооноос зохион байгуулсан Монголын өсчин гоо засалж хумс урлаачдын улсын авраг шалруулах тэмцээнд Эрдэнэ тогтоос нийт 15 оролцогч мастер ангилалд 34 төрөлд амжилттай оролцож сормус урлал Гран При улсын аврагын 2 алтан медаль, 5 мөнгөн медаль, 2 хүрэл медаль тус хүртэж 2024 оны улсын аврагын шилдэг аймаг алтан цомын эзэд боллоо. 2024 оны 12 дугаар сард Монголын өсчин гоо засалж хумс дизайн урлалын үндэсний авраг шалруулах тэмцээнд
Эрдэнэт хотын 16 оролцогч 30 төрлөөр оролцож, хумс урлал Гран При, улсын аваргын 6 алтан медаль, улсын аваргын 3 мөнгөн медаль, улсын аваргын 4 хүрэл медаль, улсын аваргын тусгай 2 медаль хүртэж 2024 оны улсын аваргын шилдэг холбоо алтан цомын эзэн болж 2025 оныг амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Орхон аймгийн өсчин гоо засалчдын холбоо нь 2024 онд удирдах зөвлөлөө шинээр бүрдүүлэн тэргүү найр Чулуунбаатарын баяр цэцэг, гүйцэтгэх цаглаар зөрөгтийн хүн шагаа, нарийн бичгээр Батуйгийн саран туяа нараар ахлуулсан тэргүүлэгчдийн баг шинээр сонгогдсон ажиллаж байна. Мөн тус холбооны дэргэдэх залуучуудын төлөөлөл нэгдэж санаачлан манлайлагч залуучуудын клубыг 12 гишүүнтэйгээр үүсгэн байгуулж цаашдаа мэргэжлийн чиг хандлага, ёс зүй, үн цэнийг нэмэгдүүлэх, ур чадвараа ахиулах олон тэмцээн уралдаанд гишүүдэд оролцуулж, хөгжүүлж, салбарынхаа хөгжилд үнэтэй хөрмөрөө оруулан ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Үеийн үедээ мэргэжсэн түүхээ хамтдаа бүтээцгээе. Орхон аймгийн өсчин гоо засалчдын холбоо. Шинэ оны мэнд хүргэе.